Нийт хүүхэд багчуудаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэдэн үеэс хэрхэн тэмдэглэж ирсэн талаар та бүхэнд олж мэдээлэл хүргэж байна. Тэрдээ 1925 онд Швейцарын Женев хотноо хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт гэж уулзалт болсон. За энэ чуулга уулзалтаас 6 сарын 1-ний өдрийг дэлхийн өдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгох уриалга гаргасан байдаг. За өөрөөр хэлбэл 1925 оноос хойш хүүхдийн эрхийг хамгаалах тухай ойлголт бий болж хүүхдийн эрхийн асуудлыг тусгаалan авч үзэх болсон. Мөн энэ үеэс 26 жилийн дараа 1951 онд олон улсын арчсан эмэгтэйчүүдийн холбоо гэж тэр үеийн олон улсын эмэгтэйчүүдийн холбооны байгууллагаас 6 дугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох уриалга гаргаснаар улс орнууд дэмжиж хүүхд багчуудаа баярлуулах болсон байдаг. Монгол улс ч гэсэн энэ уриалгад дэмжиж 1952 оноос анх удаа хүүхдийн баярын өдрийг тэмдэглэн өргөх шийдвэр гаргаж улс орны хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх болсон. За энэ үеэс эхлэн үе үеийн хүүхэд багчууд 6 дугаар сарын 1-нд хүүхдийн паркад очиж тоглох, цэцэрлэг талбайд очиж тоглох, ээж аваасаа гоё бэлэг авах ийм уламжлал тогтсон. За хүүхдэд зориулсан төрөл бүрийн тоглоом наадам, өндөг дугуй, хүүхэлдэй, тоглоулагч, хөгжим тоглоулагч гэдэг нь төрөл бүрийн нандин бэлгүүд бол энэ үеэс өргөн хэрэглээнд тавьчихсан байдаг. Дэлхийн хэмжээнд 1950-аад оноос хойш бол дэлхийн 50 орчим улс бол хүүхдийн баярыг бол өргөн дэлгэр тэмдэглэж байна. 1950-аад оноос бол хүүхэд багчуудаа эцэг эхчүүд баярлуулах, за хүүхдүүд ээж аваасаа гоё бэлэг авах юм уламжлал тогтсон байдаг. Дэлхийн хэмжээнд бол 50 орчим улс бол өнөөдрийн байдлаар бол 6 дугаар сарын 1-ний бол хүүхдийн баяр болгон тэмдэглэж байна. Нэгэнт мэдээлэл хүргэснээр аймаг орон нутагт хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэж ирсэн талаар түүхэн мэдээлэл та бүхэнд хүргэе. За 1950-аад оны ерөөс өргөн тэмдэглэжсэн хүүхдийн баярыг Арангаан хэмжээнд хэрхэн тэмдэглэж байваа гэдгийг тухайн үеийн гаргаж ирсэн тайлангаас та бүхэнд товчхон мэдээлэл хүргэж байна. Тухайн үеийн Монголын хувьцал зөвлөлийн аймгийн хороо, үйл хүчний эмэгтэйчүүдийн зөвлөлтөд хамтраад бол хүүхд хамгаалах хороо гэдгийг байгуулад дор дурцаа иргэдэг бол хүүхдийн баярын өдрөө хүүхдийн баяр хугтаж бол тэмдэглэсэн хэрэгжүүлсэн байдаг. За үүнд олон улсын хүүхдийн өдрийг 6 дугаар сарын 1-нд 1000 гаруй хүүхэд эцэгхийг оролцуулан сүрлэгээр зохиож, за цэцэрлэгийн болон аймгийн төвийн клубээс концерт тоглох тухайн 6 дугаар сарын 1-нд бол 1000 гаруй хүүхдийн тийм сүрлэг чагсаал цуглаан болж, за хүүхдүүдэд зориулсан концерт тоглох хэмжээсэн байна. Мөн түнчлэн Цэцэрлэг хотын хүүхдүүдэд зориулсан хятадын цэрэг, зөвлөлт Белорус, дэлхийн залуучууд гэсэн киног захиалгын даваа 3 удаа үзүүлж 2285 хүүхэд 650 эцэг хамгаалсан хүүхдийг үзүр үйлчлэгээ өргөн дэлгэрийг үзүүлсэн байна. За сургуулийн өмнө насны 400 гаруй хүүхэд эрүүл мэндийн үйлчлэгт хамгаалж зөвлөгөө өгж байна. За хүүхэд зориулсан янз бүрийн тоглоом, жимс зэрэгүүдийг захиалан ирүүлж төвийн бүх дэлгүүрүүд хүүхэд зориулсан худалдаа хийж 13 мянган төгрөгийн зүйлийг хүүхэд бодлоо. Тэгэхээр хүүхэд зориулсан тийм үзүр үйлчлэгээ, худалдаа наймааг бол зориулж хийсэн байна. За тухайн үед бол 13 мянган төгрөг гэдэг тухайн үеийнхээ ханшиг бол их мөнгө байгаа. Хүүхэд зориулсан худалдаа өргөн дэлгэр зохион байгуулсан байна. За мөн түнчлэн аймгийн төвийн 100 шахам айлуудаар хүний эмч, багш, сувилагч нарыг явуулж хүүхдийн төлөө зөвлөгөө өгөх нэг удаа зохионоо. Биеийн тамир спорт хорооноос сургууль сэргэлтээр биеийн тамирын тусгай ажлыг тусгай төлөвлөгөөнөд байгаа 3 удаа зохиож 300 хүүхдийг хамгаалсан байна. Тэгэхээр энэ үед хийжсэн ажлуудаас харахаар бол хүүхдийн хөгжил оролцоо төдийгүй хүүхэд хамгааллын ажлуудыг бол олон төрлөөр бол хэрэгжүүлж ирсэн байгаа нь харагдаж байгаамаа. За монголчууд бүгдээрээ нэг хэсэг хүүхдийн баярыг л их хөрсийн баяр гэж тэмдэглэж нэрлэж ярьсан. За энэ ямар учиртай гэхээр бол 1995 онд тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч Очрохт зарлаг гаргаж, за хүүхэд төрүүлж өсгсөн ээж нарыг бас давхар баярлуулах хэрэгтэй гэж үзээд
их хөрсийн баяр гэж тэмдэглэж байсан. За энэ маань бол бидний сэтгэлд хоногшоо үзээд бол үлдсэн байдаг. 1995-аас 2003 оны хугацаанд бол их хөрсийн баяр гэдэг нэрийн дагуу тэмдэглэж. За их хөрсийн баяр гэсэн энэ нэршлиг 1995-аас 2003 онд хэрэгжиж ирсэн байдаг. За энийг бол 2003 онд Улсын их хурлаас албан ёсоор өөрчилж хүүхдийн баяр болгосон байдаг. Өөрөөр хэлбэл нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлүүд рүү хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1-ийн 6 дахь заалтад 6-р сарын 1-ний өдрийг хүүхдийн баяр хэмээн нэрлэж бүх нийтээр одоо амрах өдөр болгосон байдаг. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Нийт хүүхдүүдтэй хүүхдийн баярын мэндийг, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл ганц жаргал, сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.